Байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ тархины судасны цүлхэн буюу одоо өөрөөр манайхаа аневризм гэдгээр маш сайн мэддэг. За энэ өвчний талаар маш товчхон тодорхой ойлголт мэдлэгтэй болцгоё. За тэгэхээр энэ тархины судасны цүлхэн гэдэг өвчин маань ямар хүмүүст яагаад үүсээд идэг, ямар шалтгаанаар үүсдэг, ямар эмчилгээ хийдэг, ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэдэг талаар өнөөдөр бүгдээр мэдэж авна гэсэн үг байх нь байна. За тэгэхээр тархины судасны цүлхэн гэдэг өвчин маань яг ямар өвчин юм бэ гэхээр тархины судасны хан маань одоо нэг хэсэгтээ, өөрөөр хэлбэл аль нэг хэсэгтээ овоож товох байдлыг тархины судасны цүлхэн үүссэн байна. Аневризм үүссэн байна гэж ярьдаг байгаа. За тэгэхээр хүмүүс үүнийг яг юунаас болж энэ цүлхэн үүсдэг вэ? Ямар шалтгаантай вэ гэж маш их асуудаг. Одоогийн байдлаар тархины судасны цүлхэн буюу аневризм гэдэг өвчин маань яг ийм шалтгаанаас болоод үүснэ гэж батлагдчихсан юм бол байхгүй. За өөрөөр хэлбэл шалтгаан тодорхойгүй үүсдэг гэж үздэг байгаа. За гэхдээ янз бүрийн судалгааны ажил маш их хийгдэж өдийг хүртэл гаргаж ирсэн таамаглал онолууд бол ерөнхийдөө байдаг байгаа. За үүнд юу байдаг вэ гэхээр тархины судасны цүлхэн буюу аневризм гэдэг өвчин маань ерөнхийдөө олдмол болон төрөлхийн гэсэн хоёр шалтгаанаар үүсдэг гэж үздэг. За олдмол гэж юуг хэлээд байна вэ гэхээр бид нар амьдралынхаа туршид амьдарч явж байх хугацаанд тархины судасны цүлхэн гэдэг өвчнөр өвчлөнө гэсэн үг. За жишээ нь бид нар нас ахих тусам бидний судасны ханы уян хатан чанар алдагдаж байдаг. За мөн атеросклероз буюу артерийн судасны хатуурал гэж өвчин байна. Дээрэс нь артерийн судасны цүлхэн маань 50-аас 60 насны хүмүүст хэвчлэн үүсдэг. За мөн эрэгтэйчүүдтэй харьцуулах юм бол эмэгтэйчүүдэд илүү их үүсдэг. Энэ нь эмэгтэй даврын нөлөөлөл бас байгаа гэж үздэг. За мөн дээрэс нь тамхи их татдаг, залуу наснасаа цусны даралт ихсэх өвчтөй явсан ийм хүмүүст ерөнхийдөө артерийн судасны цүлхэн буюу аневризм гэдэг өвчин маань үүсэх эрсдэл өндөр байдаг гэж үздэг. За тэгэхээр 50-аас 60 насныханд их үүсдэг, эмэгтэйчүүдэд их үүсдэгэ гэж хэлчихээр эрэгтэйчүүдэд ерөөсөө үүсдэггүй мүү, аль эсвэл залуу хүмүүст үүсдэггүй мүү гэж асуугаад байдаг. Тэгэхээр энэ маань зөвхөн настай хүмүүст 50-аас 60 насныханд үүснэ гэсэн үг биш, залуу хүмүүст бас үүсдэг. Тэгэхээр залуу наснасаа тамхи олон жил татсан, за мөн залуу наснасаа артерийн даралт ихсэх өвчнөр өвчлөөд явж байгаа бол ямар нэг байдлаар шинжилгээ өгөөд таны тархины судасны цүлхэн үүссэн эсхийг нэг удаа шалгуулад үзэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. За тэгэхээр тархины судасны цүлхэн маань төрөлхийн шалтгаанаар үүснэ гэж хэлчихээр ээж аав эмээн тархины судасны цүлхэн гэдэг өвчнөр өвчлж байсан бол үр хүүхэд нь заавал энэ өвчнөр өвдөн гэсэн үг бол биш. Энэ цүлхэн гэдэг өвчин маань өөрөө удамшдаггүй. Энд яг юу яригадаад бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр цүлхэн гэдэг өвчин маань өөрөө шууд утгаараа удамшдаг өвчин бол биш байх нь байна. Цүлхэн үүсгдэг холбогч эдийн дутуу хөгжил гэж эмгэг байдаг. Генийн түвшиндээ хадгалагдаж байдаг. Ийм хүмүүсийн тархины судасны хан нь нэмгэн бүтэцтэй, булчингийн ширхэг нь нэмгэн байдаг учраас тухайн судас маань сунах, тэлэх нь амархан байдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ нэмгэн маань зөвхөн тархины судасанд биш, за бөөрөнд олон уйлынхаа хамшинж хөлний судасанд хүртэл өөрчлөлт өгдөг. Тэгэхээр танаа гэр бүл удамд тархины судасны цүлхэн гэдэг өвчнөөр 2 юм уу түүнээс дээш хүмүүс өвдсөн тохиолдолд юмыг яаж мэдэх вэ? Таны тархины судасанд цүлхэн буюу аневризм үүссэн байна уугүй юу гэдгийг үзхийн тулд нэг удаа шинжилгээ өгөөд үзээрэй. За мөн дээрээс нь чихрийн шижин буюу сахартай хүний судасны хан маш их гэмтдэг учраас ийм хүмүүс бас тархины судасны цүлхэн үүсэх эрсдэл өндөр байдаг. За мөн үүн дээр нэмээд тархины судасны гэмтэл ч юм уу олон жил даралт их байх, за тэгэл стресс, тамхи гэл янз бүрийн хүчин зүйлүүд тархины судасны цүлхэн үүсгэхэд нөлөөлж идэг гэж үздэг. За тэгэхээр үүний дараагаар тархины судасны цүлхэнтэй буюу аневризмтай хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэж. За тэгэхээр тархины судасны хананд цүлхэн үүссэн байлаа гэд хүн болгонд шинж тэмдэг зовёр илрээд байдаггүй. Шинж тэмдэггүй явж байгаад санаандгүй байдлаар илэрх нь элбэг байдаг. За тэгэхээр үүний дараагаар за тархины судасны цүлхэн буюу аневризмтай бол ямар шинж тэмдэг илэрдэм бэ? Дохио шинж тэмдэг байна уу гэж маш их асуудаг. Тэгэхээр тархины судасны аневризм буюу цүлхэн гэдэг өвчин маань хагараагүй тохиолдолд шинж тэмдэггүй явагдах нь элбэг байдаг. За гэхдээ хагарсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрх вэ гэдгийг бид нар маш сайн мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол тархины судасны цүлхэн маань хагарсан тохиолдолд тархинд цус харваад үүнээс үүдээд ухаан алдан, саажилт явагдана, цаашлаад амь насанд хүртэл аюултай байдаг учраас хэрвээ таны тархины судасанд цүлхэн байсан тохиолдолд тэр цүлхэн маань хагарах юм бол ямар шинж тэмдэг зовир илэрх вэ гэхээр за нэгдүгээр толгой гинэт маш хүчтэй өвддөг. За энэ өвдөлтийг хүмүүс амьдралдаа баг анх удаа ийм хүчтэй толгой өвдөлтийг мэдэрч гин гэж их ярьдаг. За өөрөөр хэлбэл толгойд одоо бөмбөг тесэлж байгаа юм шиг, гаднаас нь алхаар цогч байгаа юм шиг тийм хүчтэй өвдөлт өгдөг. За энэ өвдөлттэйг хавсраад дотор мухаа олох, бөөлжих,
за нүдний зов хүнжих, за юм хоёрлож харагдах, тал саажилт илрэх гэх мэт иймэрхүү шинж тэмдэг зовир илэрх юм бол маш яралтай эмнэлэгт очих хэрэгтэй. Яагаад гэхээр тархины судаснд үүсчихсэн байгаа зүлхэн маань хагарсныг илтгэж байгаа шинж тэмдэг гэсэн үг. За энэ тархинд байгаа зүлхэн хагарна гэдэг маань яг ямар процесс явагдаад байна вэ гэхээр ер нь шаар үлээж байгаатай адилхан байдаг. Өөрөөр хэлбэл бид нар шаарыг үлээхэд шаар маань томрох тусмаа нэмгэрсээр хагаад хагардаг шүү дээ. Яг ийм процесс явагддаг гэсэн үг. За тэгэхээр дараагаар нь бид нэр тархины судасны зүлхэнгийн одоо яаж уншилдаг, ямар эмчилгээ хийдэг вэ гэдгийг би маш товчхон дурдаад явуучих. Онцлогооны хувьд бол мэдээж MRI ангиограф, компьютер томограф, ангиограф, за мөн MRA байна, компьютер томограф тоцохогчтой гэх мэт ийм дүрс онцлогооны шинжилгээнүүдээр ерөнхийдөө бол илрүүлэх боломжтой. За эмчилгээний хувьд бол тархины судасны зүлхэн буюу аневризм гэж онцлогдсон хүн болгонд толгой дараалан эмчилгээ хийгээд байдаг юм бол биш. За тэгэхээр тухайн хүний тархины судасны зүлхэн үүсчихсэн байгаад үүнийг эмчлэхгүй юу, тухайн үүсчихсэн байгаа зүлхэн маань хагарах эрсдэл хэр их байгаа юм гэдг нь ерөнхийдөө нэгдүгээр тухайн зүлхэнгийн хэмжээнээс хамаардаг. За мэдээ зүлхэнгийн хэмжээ маань бага байх тусмаа хагарах эрсдэл бага гэсэн үг. За үүний дараагаар тухайн зүлхэнгийн хэлбэрээс хамаардаг. Тэгэхээр зүлхэн маань дотроо бас маш олон төрлөөр үүсдэг. Шаар шиг судаснаас овоож гарах, за эсвэл судасны хананд хоёр тишээгээ булцуу шиг ингэж товоож гарах хэлбэр гэж байдаг. За ийм янз бүрийн хэлбэрээр үүсдэг байгаа. Харин бид нар одоо тархины судасны зүлхэнтэй хүмүүсийг хянаад явж байхад тухайн зүлхэн маань хэмжээгээрээ томрох, аль эсвэл хэлбэр нь өөрчлөгдөх гэх мэт өөрчлөлт өгөөд эхлэх юм бол одоо зүлхэн эмчлэх шаардлагатай болдог гэсэн үг. Тэгэхээр манайхны дунд нэг тийм ойлголт байгаад байдаг. За эргэн тойрныхан таньдаг нэг хүнд тархины судасны зүлхэн үүсээд за эмчилгээ хийлгэсэн байх юм бол одоо надад бас тархины судасны зүлхэн үүслээ гэхэд би яг тэр хүнтэй адилхан эмчилгээ авах юм шиг ойлгоод байдаг. Энэ бол ерөөсөө тийм биш шүү. Тархины судасны зүлхэн маань хаана үүссэн, байрлал нь хаана байгаа, хэрэг гүнд байгаа, за ямар хэлбэртэй үүссэн, ямар хэмжээтэй, дээрээс нь тухайн хүний зан авирын онцлогоос бас хамаарч идэг учраас энэ бүгдийг харгалзаж үзжээж хүн болгонд хийдэг эмчилгээ бол бас өөр байдаг байгаа. За эмчилгээний хувьд бол тархины судасны зүлхэн буюу одоо энэ аневризм өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр манайхан маш их асуудаг. Энэ үүсчихсэн байгаа зүлхэнг хайлуулах, шимэгдүүлэх юм байдаг юм уу гэж маш их асуугаад байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар харамсалтай нь энэ тархины судаснд үүсчихсэн байгаа зүлхэнг хайлуулах ч юм уу, шимэгдүүлэх ч юм уу эмийн эмчилгээ гэж бол байхгүй байгаа. Хоёр төрлийн мэс заслын эмчилгээ хийдэг. За нэгдүгээр тархины хүндийн нээлттэй мэс заслын хаалганд ороод тухайн үүсчихсэн байгаа зүлхэнд хавчаар тавих юм мэс засал хийдэг. За тэгэхээр хүмүүс энэ мэс засалд бас нэг тийм дуртай байгаад байдаггүй. За яагаад тэгэхээр энэ бол мэдээж нээлттэй орж байгаа учраас үсэлт хийж байгаа талбай том, үс авах гэх мэт гоо сайхан талын асуудлууд байгаад байдаг учраас хүмүүс бас нэг тийм дуртай байдаггүй. Гэхдээ сүүлийн үед бол хөмсгөний зүсэлт буюу одоо бага зүсэлтийн талбайгаар орж хавчаар тавьж болох ийм мэс заслын аргууд бас хийгддэг болчихсон байгаа. За тэгэхээр нээлттэй мэс заслын давуу тал ерөнхийдөө тухайн аневризм буюу үүсчихсэн байгаа зүлхэн маань дахих магадлал багатай, маш хурдан сэрэгдэг. За цус шингэлэх юм уух шаардлагагүй гэх мэт давуу талууд бол мэдээж байдаг. Хоёр дахь мэс заслын арга нь юу юм гэхээр одоо тархины судсан дотоорх мэс заслын арга гэж нэрлэдэг. За энэ маань их хөвчлэн цавны артерийн судсаар гуурс оруулаад аневризм буюу одоо зүлхэн байгаа хэсэгтээ очоод тэр хэсгийг одоо судасны оромгоор дүүргэж өгөх. За оромог суулгах буюу coil байна, stent байна, web байна. За өөрөөр хэлбэл одоо нөгөө үүсчихсэн байгаа зүлхэн дотор ч цус оруулахгүйгээр бөглөж өгөх иймэрхүү эмчилгээний аргууд маш их хийгддэг болчихсон. За энэ тохиолдолд бид нар энэ мэс заслыг хийлгэсний дараа 2 жилийн хугацаанд ерөнхийдөө цус шингэлэх хэмийг уудаг. За мөн зарим судалгаан дээр судсан доторх мэс засал хийхээр одоо нээлттэй мэс заслыг бодвол ерөнхийдөө жоохон дахилт буюу одоо зүлхэн маань дахиж үүсэх магадлалтай байна гэсэн судалгаанууд бас байдаг байгаа. За тэгэхээр эцэст нь хүмүүс тархины судасны зүлхэнтэй гэд онцлогдчихоор энэ маань хагарчихгүй гэдэг айцтай болчдаг. За ингээд айчхаараа янз бүрийн дасгал хөдөлгөөн хийхгүй онгоцон цугаас жайдаг ийм хүмүүс маш их байдаг. Тэгэхээр тархины судасны зүлхэн буюу аневризм үүссэн хүн болгоны тэр зүлхэн нь хагарна гэсэн үг бол биш. Хагарах буюу одоо задрах тохиолдол маш ховорхон байдаг. Тэгэхээр бидний зүгээс юу хийж чадах вэ гэхээр хэрвээ таны тархины судаснд одоо зүлхэн буюу аневризм гэж юм үүсчихсэн байх юм бол хяналтын эмч дээрээ тогтмол хянуулах хэрэгтэй. Дээрээс нь тархины судасны зүлхэнтэй хүмүүс юун дээр их анхаарах ёстой вэ гэхээр нэгдүгээрт тамхи ерөөсөө татаж болохгүй. Тамхи тархины судас гэлтгүй бүх судасны ханад тамхи бол маш муу нөлөөтэй. За хоёрдугаарт
даралтаа маш сайн хянах хэрэгтэй. Хэрвээ та даралт ихсдэг, даралтны юм уудаг бол даралтны юм маш сайн уух хэрэгтэй. Артерийн судасны даралтыг өндөр байлгаж өрөөсөө болохгүй. Тэр даралт маань өндөр байх юм бол нөгөө цүлхэнд маань очих даралт ихсээд байна гэсэн үг. Тэгээд цаашлаад энэ маань хагарна гэсэн үг. Тийм болохоор даралтны юм маш сайн уун, даралтаа яг хэмиг хэмжээнд нь хянаад бариад явах хэрэгтэй. За 3 дугаард мэдээж бидний амьдралын хэм маяг бол маш чухал нөлөөтэй. Тэгэхээр энэ цүлхэн үүсгэд нөлөөлөд байгаа тэр атеросклероз буюу судасны хатуурл өвчин маань бидний амьдралын явцад үүсдэг. За тэгэхээр бид нүүрс ус өөх тосыг бага хэрэглэх хэрэгтэй. Дээрэс нь давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. За тэгээд хэрвээ та чихрийн шижин буюу сахартай байх юм бол судасны ханууд маш их дэмтдэг учраас сахараа маш сайн хянаад аль болох тэнцвэртэй хооллохыг хичээх хэрэгтэй. За тэгээд ямар нэг байдлаар тархины судасны шинжилгээнд хамрагдаж байгаагүй хүн байх юм бол нэг удаа тархины судасны шинжилгээнүүдийг, дүр сонжлогооны шинжилгээнүүдийг өгөөд үзээрэй. Дээрээс нь танд тархины судасны цүлхэн байгаа гэдэг онцтой байх юм бол тэрийг 1-2 жил хянуулж агаад хайж өрөөсөө болохгүй. Тогтмол жил болгон жилд нэг удаа ч юм уу эмч нь хизээ ир гэх нү тэр хугацаанд нь заавал очиод хянуулдаг байгаараа гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.